Сайн бацгаана хүмүүс. Та бүхэндээ string art дуулангийн талаар ерөнхий мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. Торгон утас буюу тийм гялтгансан утсыг ашиглан бүтээл хийдэг байгаа. За бүтээлийг бол ихэвчлэн дүрсийн зохиомж болон өнгөн зохиомжуудыг ашиглаж уралдаг байгаа. За одоо та манай дууланд явснаар одоо өөрийн гэсэн бүтээл уралгаас гадна таны юмсыг одоо бүтээх чадвар, мөн одоо тэсвэртэй, тэсвэр төвчээртэй, аливаа юмд тууштай байх чадвар их хөгжнө. Учир нь гэвэл энэхүү бүтээлийг одоо хийхэд маш олон тооны хадаас бол ашигладаг байгаа. Жишээ нь гэхэд бол яг энэ бүтээл дээр бол багш нь 384 ширхэг хадаас ашиглан одоо энэ бүтээлийг хийсэн байгаа. Тэгээд одоо 2 өнгийн утас 384 ширхэг хадаасыг ашиглан энэхүү бүтээлийг хийсэн. За үүн хадаасуудыг бол хадахад одоо маш их цаг хугацаа ордгийн адил яг тэрнийхээ хэрээр тэсвэр төвчээр альва юм тууштай байх чадварт бол суралцнаа. Тэгээд энэхүү одоо төрөл маань болохоор одоо дүрслэх урлагийн нэгэн төрөл буюу одоо утсан урлал гэж урлагийн нэгэн төрөл болоод одоо сүүлийн үед буюу орчин үед одоо 21-р зуунд бас нэгэн одоо төрөл болж орж ирж байгаараа онцлог байгаа. Ингээд та бүхнийг манай дугууланд хамрагдахыг урьж байна.